Бидний ертөнцид олон төрлийн оршихуй байдаг. Шувууд, ургамал, загас, хорхой, дагна, сахиус, мөн хүн. Харин тэр бүхнийг захирдаг нь сүр хүчит луу юм. Далавчин салхийг зүсэж, сарвын газрыг цөмлөж, галан дэлхийг шатаадаг. Данч манай гол төрийн лууд энэ бүхний аль нь ч байхгүй. Түүнийг унтчихад анчид орж ирээд манжисан ганц өндгийг нь аваад явчих. Уг нь очиод эргүүлж авах гэсэн чи айгаад хоосон буцаад ирсэн юм байна. Үнийг мэдсэн аав нь уурлж ганц өндөгч харж чадахгүй заяа нэрсэн амтан өөрөө бие даацар гэд гэрээсээ хөөчихжээ. Готарсан амтан статусаа гаргаад ирсэн чинь юу вэ? Нэрлэлэти хүчин 3, хурдан 0.3, хамгаалалт 8, эрч хүчин 5, азан 7 байдагнаас. Тэр үнэмлэхийн зургийг л харчих. Ийм амтанхий талхаад л хөхөн тодорхой. Тиймээс Лети маань өөртөө тохирсон төгсгөр болохоор шийдэндээ. Хэрцгий ертөнцид хөл тавьсан сул дараа жижигхэн луу маань амар тавин мөрөөдлийнхөө гэрийг олж чадах болов. Түүний адал явдал одоо л эхэлж байна. Баасан гариг болох нэ. Пизза хатынхан маань хамт олон найз нөхдөдтэйгээ уулзч буй хүмүүстэй зориулаад Thank God It's Friday урамшууллаа зарлжээ. Баасан гариг бүр дунд хэмжээтэй 3 пизза нэлээд 107,000-аас 66,000 л чандарна. Тавтахын өрөө уулзаж пизза идэх найзуудаа яг одоо дулгаарай. Амтд халуун пиццагаа илүү хэлбэрээр Pizza Hut сегмент сайтаар онлайнаар захиалаарай. Pizza Hut 夢にまで見たような世界で争いもなく平和に暮らしたいОдоо нэр байсан сайн барьдгаараа алдартай. Тиймээс ч Лети тэд нар дээр очисон боловч баригдчихнаа. Сүр хүчит лууг барьсан одоо нар баярлах нь гарцаагүй. Гэсэн ч Лети ээжээ ааваа гэж орилжуулаад шоконд оруулаад авнаа. Одоо нар удалгүй Летиг мөчилж зарахаар хаалгаа онгойлгодог. Харин Лети тэнд нэг хүн алтыг чинь холгаалж чинь гэж аргалаад цогтчихно. Тэгэл цогтож ядарсан юм уйлаад хөвтчихэд л шувуун эмэгтэйчүүд гараад ирвэ. Уг нь тэд нар болсон явдлыг сонсоод Летиг гэртээ ойлгохоор болсон юм. Даанч гэрн дээр манай Лети нисч чадахгүй. Тинхүү шувуун эмэгтэйчүүд Летид гоблинууд дээр оч гэж хэлдэг. Лети уг нь их л баяртай очисон боловч гоблинуудад гинжлүүлчихнэ. Тэд нар нь лууны махан стейкэди гэл бүүн баяр. Гэхдээ гоблин л болсон хан шалаг байж таараа. Тэд Летиг шувуун эмэгтэйчүүд явуулсныг сонсоод шууд л гэртээ байлахаар болно. Даанч гоблины гэрт том луг багтааж чадсангүй. Үүний дараа Лети усан дамдирдаг сайхан гингэрт очижээ. Өнөөхөн ч бас Летиг гэртээ байлгахыг зөвшөөрсөн боловч луу ямарсэлж чадахгүй. Гэхдээ сайхан Летид диария гэх эльфийн талаар хэлдэг. Тэр нь зүүн зүгийн ойд байдаг архитект юм гинэ. Харин Лети замдаа дөрвөн бадартай таардаг. Тэд нар нь хүнд чим хандаж би дарин хүчээрээ чиний бохир сүнсийг арилгах нь гэлээ шүү. Лети бүр гайхсан. Юу вэ? Би юу гээл. Гэтэл нэрэл тэд нар Летиг онилж байжээ. Летиг алуул хаад төхөд байж идэл нэг хүн сул дарааг дээрлэх муу шүү гэж хэлээд Баатруудыг нэрэгчдэг за. Баатрууд нь харин Летиг ингэчлээ гэж бодчихдаг. Тэр нэргсэн хүн нь өнөө сахвагийн яриадсэн диария эльф байжээ. Яасан ч царайлаг кул юм. Олчхорлоо маань одоо л нэг айтайхан гэртэй болж чадах бололтой. Диария ч бас төрийн хан гинөө. За тэр чахав. Ямар ч тач диария Летигээс байшин бариулах уу, худалдаж авах уу, түрээслэх үү гэж асууна. Лети бол тухтай жижигхэн гэрэл хүсэж байгаа. Жирийн байшин руу Баатрууд барих магадлалтай. Тийм ч учраас хамгаалалт сайн байх ёстой. Эхний ээлжинд диария Летиг дагуулan асар том сүмлөө очижээ. Дотор нь Баатруудын эсрэг байж болох бүхэл занг байд юм байх. Танч диария энийг Летиг доош унсны дараа л хэлдэг. Ер нь бол Орсын суугчаа хамгаалахын тулд энэ барилгыг яг л шоргоолжны нөхшиг байгуулжээ. Нэгэнт орсон болохоор тэдэнд цааш судлахаас өөр арга байсангүй. Харин манай Лети занганд нөртөөд бараг л өөрөө мажидсангүй. Энэ байшингаас л татгалцлаа. Үүнээс хойш Летигийн бие хий тоног хүчтэй явсан байдаг юм. Лети мен зангатай байшинд амьдрмааргүй байгаагаа диарияд хэлжээ. Гэтэл нөгөөх нь за тэгвэл надаа ямар ч занг байхгүй Баатрууд огт ирэхээргүй нэг байшин байна. 200 жилийн өмнө баригдсан бас одоо ч амьдрал буцалж байгаа гэж хэлж шүү. Лети ч пүү за шууд орчи тэрэнд чинь гэд очивоо. Даанч сүнстэй байшин байх нь тэр. Аймхаа Лети маань шууд явах гэсэн ч диария бүрэн мэдээгүй байж шууд татгалзаж болохгүй штэ гэд дагуулад орчин. Бүрийн тонох юм гиндэ. Тэгснээ тоос сарагч өгөөд асуудалд орвол энийг хэрэглээрэй гэж ах шиг. Шүн тэгсэн нөгөө аимшигын кинон дээр гараад идэг сүнсгүй гараад ирлээ шүү. Лети яаж диария руу очих гээд гартал энэ тэнтгүү сүнс. Нэг нь бүр чийдэн өгч ийн хөөе. Өгтлээ ясан Лети цустай хаалгалуугүй очвол зомби шиг юм байж гин. Ухаан алдаад нэг сэрүүл баахан хөхтөл өөрийг нь торчжээ. Яг үүндээ тэд нар нь эндхийн байрны эзэн байж л дээ. Шинэ хүнийг хутгаар жижигхэн үдшилэг хийсэн гинөө. Бас энэ байшинг өнөөдөр худалдаж авах юм бол хамаг хөхтлүүд нь энд үлдэж Летиг хамгаалах гинэ. Нэрийг хөгшин хөхтлийг амьд байхад диария өөр нэг луутай хамт аялдаг байсан бололтой.
Диария үнээсээ болоод луунуудад сайн амтдаг болчихсон гэхүү дээ. Харин Лети маань хөтөл байхгүй амар тайван байшин олохыг хүссэн юм. Диария шулмын агуулга ор аваач чөхөөр явжээ. Түүний жижигхэн утанд бүх зүйл багтдсан байх. Нэрэлтний өдөөс 3 худалдаачин шулам гараад ирлээ. Тэдний гэрээс алдахгүй зүлгэж байхгүй гинэ. Нэмээд янз янзын хаалга бий. Бяцхан хүмүүсээс ахуулаад үлэнж битэн луунд хүртэл таарах хаалга байгаа. Бариул хийвэл өөр газар руу шилжиж болт юм байна. Лети маань нэг сонирхол нээсэн өнөө мө одоонод сууж идэг нас. Тэнд ярддаг зураг, төмөр тасан хэрэгээр хоригдож буй саламандр, луунд тохиромжтой зуух гэд олон зүйл байдаг. Харин энэ ядлаас улбалаад Лети маань өөрийн байшингаа барихаар шийдэндээ. Даанч мөнгө алга, ганц мөн сүн шүдэл байна. Харин Диария түнд наад шүдийг чинь зарчий. Үлдэгдэл мөнгийг нь байшингаа барьсныхаа дараа олъё гэж хэлдэг. Бодлогүй маш олон ном, огрууд гарч ирж байшин гялцуулж харлаа. Тэгсээр хэд хоногийн дараа байшинч бэлэн болжээ. Гэтэл Диария хэдэн араатнуудыг бие хамгаалагчаар үлдээчтэй. Пүү тэр хэдэн манай Летиг луу гэж шүтээд сүйд. Би хамгаалагчаар яах ч юм бол гэсэн чинь Летигийн байшин руу баатрууд дайрах нь гарцаагүй гинэ. Тиймээс тэр үед хамгаалагчид баатруудыг ялж үлдээсэн хэрэгслүүдийг зарах болно. Ашигын 50% нь хамгаалагчид руу, 50% нь Летигийн өрлөө явна. Дажгүй байгаас тээ. Нэрэл тэр өрөө Летигийн байшинд орсон баатрууд бие хамгаалагчид нь цүм цохилнаа. Араатнууд чихтэй тохор Летиг харуулж бидний эзэн луу шүү гээл. Өнөө баатрууд нь ч юу вэ? Эртэд биднийг ялдаг луу байх шүү. Хизээ нэг өдөр чамайг аландаа гээл явлаа. Харин маргааш нь Летигийн гэрт жижигхэн хүмүүс ирчихсэн байлаа. Летигээс бид танад хорогдож болох уу гинэ. Өнөө өчигдрийн баатрууд чинь л агуу сүрлийн луу тэр байшинд амьдарч байгаа гэж яриад яваад байгаа юм байна. Гол нь ганц жижигхэн хүмүүс биш, бүр 9 шидийн амьтад ирсэн байдیں۔ Бүгд Летиг дахиж шүтээд сүйдээ. Тэгсээр нэг л мэтгэд Летигийн гэр хамгийн өндөр шагналтай 5 гиндэнгийн нэг болсон жаах шиг. Юуны ч нөө амар тавин гэр Лети тарин худлаа магтуулаад байгаа нь таалагдсангүй. Тиймээс гэрээ өрхөн явжээ. Гэхдээ замд нь Диария дахин түндээ таардаг. Сул дорой луугийн маань алил одоо ч дууссангүй. Тэр дахиад л өөр гэр хайх замдаа гарлаа. Лети маань одоо хүн амтнаас хол амар тавин гэртэй болохыг хүсэж байгаа. Тиймээс Диария түүнийг бүх зүйлээс хол хөтөн орнолоо аваачаа тавьчихжээ. За байшингаа жаахан мөсөр хийчихэж байгаа. Ганц гол асуудал нь хоол тижэл олох. Манай Лети бүтлгүйгч хэлэх үү? Юуны ч хоол олох. Өөрөө бараг хоолн болоход өхнө. Харин маргааш нь Летинийг өндөгтэй таардаг. Уг нь идчихэж болох байсан ч сайхан сэтгэлтэй хэлэх үү? Өмнө нь өөрийнхөө харж асан өндгийг алдсныг ч хэлэх үү чаддаггүй. Гэтэл удалгүй мөс салж тэд халим загсанд идүүлчихнэ. Харин халимны дотор нэг загсан хүн амьдардаг болж таарлаа шүү. Бүр тухалдсан. Халимны доторх бүхий л зүйлийг өөр ташигтайгаар ашиглаж байна. Угаалгын өрөө, угаалгын машин, хатаагч, унтлагын өрөө гээл. Харин Летиг шүнс ирэхэд загсан хүн хотхоо ярьж байлаа. За баларлаа ингээл идүүлэх нь гэтэл үгүй ээжээ. Өглөөний хоол бэлдэж байж. Хэдий Лети эндээ үлдэж болох байсан ч өндгөө эцэг ихтэн эргүүлж өгөхөр болдог. Ямар ч тач Лети маань халимнаас гараад 70 хавтай таанаа. Уг нь алаад идчих чадах байсан ч тэгсэнгүү. Яг үндэ тэр хав нь Диария байжээ. Летигийн яхыг шалгаж исэн юм байна. Үгийн Летигийн ийм нөхцөлд амьдарч чадахгүй тодорхой байна дөө. Тиймээс ч тэд өөр гэр хайхаар болдог. Харин удалгүй өнөө өндгнөөс нь шувуу гарч ирээд Летиг аваа гэж дуудаж эхлэх нь тэрээ. Дөнгөж төрсөн зүйлсийг анхны харсан зүйлээ аав ээжигээгээ бодчихдаг. Ингээд Лети өөрийгөө яа гэж одоо бүр хүүхдтэй болоод авлаа. Энэ нь томорхороо маш хүчтэй болдог аврах бүргэд юм гинэ. Одоо Лети түүнийг хүйтэн газар байлгаж цас өгөхөд л болно. Гэхдээ Лети өөрийгөө сайн аав болж чадахгүй гэж бодсон тул эцэг их болж өгөхөр болно. Удалгүй Диария түүнийг орон сууцны хороол руу аваачлаа. Энд олон амьтад зэрэгцэн амьдардаг. Эхний амьтан бол 2 толгойтой чана. Даанч жаахан хүүхэд чимээ ихтэй болохоор өсгөж чадахгүй гинэ. Дараа нь тэд өхрөн эмэгтэй дээр очино. Харин тэр нь амьтдыг гэртээ хордог. Дээр нэг зэрлэг болтой. Арслан дээр очтол гүйгүүд нь ангаахаа гэдэгт өхнө. Жижигхэн хүмүүс өгөн туслая гэсэн ч яг шувуу агнаад буцчихэдэг. Харин хар ирвэс дээр очтол ангаахаагаар дасгал хийлгэх гээд баларна. Бүгд л тус тусын асуудалтай гэр бүлээрээ амьдрахад тохиромжгүй байлаа. Лети маань холчхор болохоор л өөрийгөө сайн аав болж чадахгүй гэж бодоод исэн мэлээ л дээ. Гэхдээ Диария түнд эцэг их болгон л тэгж мэдэрдэг шүү дээ. Хамгийн гол нь цогтой хөгжиж, цогтой хамгаалах гэдэг. Удалгүй нэг баавга 2 хүүхдэд дагуулсаар ирвэ. Диарияч түнд туслахаар явлаа. Гэтэл тэр хойгоор нэг нүдтэй амар буух гарч ирснээр Летиг сөртүүлээд эхэллээ шүү. Манай бүрэгтийг аваад одоо нарт зарах санаатай. Хэдий Лети айж байсан ч анх удаа зэрэг орж "Хэрв чи тэгвэл би чамд галаар төргөн шүү" гэдэг. Манай хүний галаар төргөн ч гэж юу байх вэ? Гэхдээ цагаа талсан энэ үдэн түүний амнаас багахан хэмжээний гал гарч чадандаа. Удалгүй Диария чирч өнөө бухайг нь айлгаад явуулчлаа. Хэдий Лети маань асан ч гэлээ амиа дэнчинд тавьж ангаахаг хамгаалжээ. Тэр сайн аав байж чадлаа. Лети маань сохорч заасгүй болсон тул ажил олж хийхэр болно. Даанч бусдын хийдэг ажил түнд тохирсонгүй. Тиймээс тэр зөвхөн луугийн л хийж чадах ажил хийхэр болдог.
Гэтэл нэг шидтэн ирээд би танд мөнгө өгье. Зүгээр л намайг шид ашиглахад гараад ир гэвээ. Болзаад цагч болж Летич дуудахаар нь гарч ирлээ. Данж түүнийг харсан хүмүүс огт цочирдсан шинжгүй. Жинхнээсээ луу юм бол хүчээ үзүүл мүзүүлгээд ондог. Летич толгомдож яйда гэж зогсож байтал маш чанга орлон сонсогдох нь тэрэ. Бүх хүмүүс санаад өглөө. Жижигхэн ангахаа маань авда тасалсан нь тэр байжээ. Нэх хөрхөн та юм арчаагүй юмд хүчээ ашиглахад хэтэрхий сөрөгчтэй гинэ. Нэрийн Диария чинь чөтгөрийн хан гэсэндээ яаж чөтгөрийн хан болсон бол гэсэн чинь суглаагаар сонгогдсон байдаг нас. Яг нь чөтгөрийн ханыг сонгодог суглаа гэсэн л дээ. Гэхдээ л мань хүн ихэндээ эсэргүүцээд огт хаан болохгүй гэсэн боловч эцэст нь нарахгүй нэрхэнд болжээ. Өгийн эрт дээр цагт хүнж төрөөд инхийн гэрээ хийж чөтгөрийн ханы хэрэг бараг байхгүй болсон юм байна л да. Ямар ч ажлын маань ажил хийсээр үлдэж Диария хальт дэлгүүр орохоор явдаг. Гэхдээ та нар санаж байвал лууны эд эрэхтэн өндөрнөр зарагддаг. Лети маань хүмүүс толгойлогджээ. Летигийн хоригдсон газарт өөр амьтад байгаа болж таарлаа. Тэд нар нь гол нь тэнд байгаад амар дуртай байдаг за. Угаасаа тэр газар нэг тансаг Чакози хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжөөр тоногдсон Жим гэд 9 шидэлийн байд юм байна. Нэрэл тэнд амьдрахад их гоё болтой. Гэтэл удалгүй хоёр харуул ирээд баларсан. Толгойлогч нас орсон. Хүн одоо та нарыг ална гинэ гэдээ. Харин хоригдлууд нь гайхсан шинжгүй. Яасын төсвөөс нь мөнгө цашаад амралтанд явцныг мэдсэн юм уу гэж авсан. Яг үнэндээ шин толгойлогч нь эдгээр амьтдыг өшөө авахар ирэх вэ гэж ясандаа л алах гэдэг юм байл л дээ. Өнөө амьтад ч өө зүгээр штэ. Тэд биднийг хорсон. Бид мөнгө угаасан. Тэнцүү гин. Данж тэднийг алах хүмүүс салхитын ирж гисэн байлаа. Тиймээс Лети маань хүчээр хүмүүсийн анхаарлыг сарниулах харууландаа төлөвлөгөө нэхэндээ амжилттай бүтэж байсан ч сүлд нь бүслэгдчихнэ. Харин яг л тэр үед олон өнгийн бөмбөлөг гарч хүмүүсийг унтуулах нь тэр. Диария иржээ. Харин хоригдлууд суларч эрхжүүлээтэй болсон болохоор аялж явдаг цэрэгчд болохоор шийднэ. Хэдий Лети маань цог явж болох байсан ч тэгсэнгүү. Үгүй манай хүнээр юу ч хийлгэхийн тийм биз дээ. Гэхдээ тэр нэг зүйлийг сурч авчээ. Тэдгээр амьтдын хувьд байгаа газар нь шууд гэр нь болж хувирч байсан. Тиймээс ч Лети өөртөө болон өөрийнхөө гэр бүлд зориулж гэр гэж дуудагдах газар болохыг ихээхэн хүсэж байлаа. Ангахаа маань хэсэг ганцаараа илжээ. Харин занд нэг жижигхэн хүн үйлээ цуж шүү. Түүнийг Лепре хаан гэдэг нэ. Тэр өвн гутал дотор амар тайван амьдардаг байж л дээ. Данч нэг өдөр салгалсан баатар гутлан дээр нь гიშгэд шидчихэж. Үүнээс болж жижигхэн хүн маань орон гэргүй болжээ. Харин ангахаа маань тэдэнд ирэхэд гэртээ болоход нь туслахаар болдог. Нэрэл тэр хавьд өнөө хүлэг баатрууд юмэрээ зогсож байна. Ангахаач чангаар орлж бүгдийг нь хөөж явуулаад нэгнийх нь гутлыг Лепре хааны гэр болгосон байдаг юм. Одоо харин Диариагийн баг насыг ирээ. 1000 жилийн өмнө эльфүүдийн тосгонд мэдлэгээр цангасан нэгэн хүн амьдардаг байжээ. Тэр үүнээсээ болж элдв зүйл туршиж, хэрэг торж, алсагдмал газар очихыг хүссэн байдаг. Тийхүү түүний очисон газар нь засаар шуурх хүйтэн бус нутаг юм. Тэнд Жормон Гандер гэх олон зуун мянган жил амьдарсан нэг могой бий. Диариач түүнээс олон зүйл сурч байлаа. Гэхдээ ганц асуудал нь байшин барих. Багш нь нурц сүлдээ болохоор Диариагийн байшин гөрүүлжийн нураачтай байжээ. Жормон Гандерийн сүлэнд тисжүүлдэх байшин байхгүй гэдэг нь тодорхой байлаа. Гэхдээ л Диария аргаа олж багштайгаа хэдэн 10 жил цогтой амьдарсан байдаг юм. 3 худалдаачин нэмэгнээс майхан авч багшийнхаа толгой дээр барьсан болохоор тэр. Диария чөтгөрийн хаан болсон байсан цаг үе. Нэг л өдөр түн дээр Варни гэх сагсуу харлуу нисж ирвэ. Диария тэр хоёрогт таарсангүй. Харлуу гэр хайж байгаа гинэ. Диария өрөөч байшингүй мэж юун өөр хүнд гэр олж өгөх. Эхэндээ үгүйг нь. Данч Диариад багшаасаа болж зөвшөөрөхөөс өөр арга байсангүй. Хамгийн ихэнд тэд баатруудын цайцыг эзэлжээ. Харин энэ нь харлуунд хангалттай санагдсангүй. Диария ийш тийш очиж гэр хайсаар, харлуу тэднийг нураасаар их бат бөх юм хүсэж байгаа юм байна л да. Уг нь нилээ хідэн газар очив. Данч аль нь ч харлуунд таалагдсангүй. Сүлдээ зүгээр цайснуудыг энэ нурах нүгүй юу гэж шалгаж нураачаал явдаг болчлоо. Харин энэ нь сүлдээ Диариад ядаргаа болноо. Ядж хаад чөтгөрийн ханыг хэлэх үү? Байшин нураагаад байгаа луута яваад байгаа болохоор хүмүүс чөтгөрийн хан эргээд ирлээ гэж яриад эхэлдэг. Диария сүлдээ дэсгээ байж харлуугаас яагаад гэр хайгаад байгаа гэж асуудаг. Яг үндэ эмхтэй луунууд гэргүй эрэгтэй лууг тоодоггүй мэн л да. Харин үнийг сонссон Диария нэмсэглэн зориушилуудаж олон зуун жил цагтаа явсан байдаг юм. Энэ түүхийг сонссон Лети хөөх гоё юм аа. Харлуу гэрээ олсон бах та. Би ч бас алмаар байна гин. Нэрэл яг энэ үед нэгэн харлуу эхнэр олон хүүхдүүдтэйгээ тэнгэр ширтэн сууж байлаа. Энэ бол ангууч. Тэр лууны өндөх хулгайлах даалгавраа амжилттай биелүүлж одоо нарын бүс нутагт сууж байжээ. Харин яг л тэр үедээ бүхнийг сүйтгэх хүсэлтэй аимшигтай улаанлуутай таарсан юм. Тэр нь манай Лети. Летигийн аимшигтай гэж юу яах вэ? Энэ ангууч зүгээр Летиг буруу ойлгоод бүхий л үйд нь дагаж явжсэн бол яах вэ? Ядж хаад нэг удаа нөгөө бие хамгаалагчдынх нь манай сүрлийн улаанлууч нэг том улсыг ганц үлээгээ шатаана. Тэр дэлхийг эзлэхийг төлөвлөж байгаа гэх хэтрүүлэгтэй үгсийг нь сонсчихноо.
Летиг хүчтэй гих цоороо тараасан хүн чинь энэ байсан байж. Харин удалгүй тэд Лети маш олон хүнийг шатааж алж байгааг харандаа. Өгөн Диари байсан л та. Тэгээд за дараа боли одоо бүтгэхгүй байна гэд явчихна. Тэр өгсөн хүмүүс нь дээрэмчд байжээ. Тэрэгнээс нь бүр хулгайлагдсан охин олдож байна. Их л том язгууртан айлын охин бололтой үнэн муухай ааштай. Охин Диариад хэсэг зур нуугдах газар олоод өг гэж хэлнэ. Гэхдээ тэр газар нь гоё вантай байх ёстой гин. Даан жохинд альж байрны таалагдсангүй. Ядж жаад Летийн хоёр байнгын хэрэлдэж. Тэгсээр эцэст нь охин нуурын нэрэг дээр савн дотор усан доржээ. Гэтэл удалгүй баатрууд гараад ирдээ. Яг үндэ энэ охин чинь гүнж байсан юм байна. Гүнжийн гэрээсээ зогсон шалтгаан нь аав нь идэвхжсэн капкейкийг нэдцсэн гинөө. What the fuck? Ядж жаад өнөө баатруудад нь Лети яг л гүнжийг чанж идэвхж байгаа юм шиг харагдаад идэг нас. Ямар тач удалгүй Диария ирж өнөө баатруудыг нурсаад явуулчихжээ. Татварын газраас нэгэн бэр дэрвэ. Хүчрхэг төрлүүд тусдаа гарсан л бол орлогын тайлангаа заавал мэдэгдэх ёстой юм л дээ. Лети бүр шок. Луу хүртэл татвар төлд юм уу юу вэ гээл. Гол нь манай хүнд мэдэгдэж ах зүйлч байсангүй. Ажилгүй, гэргүй, нэмээд бүр ганц би яав. Юуны чин татвар улсаас тэтгэмж авах болчлоо. Ямар тач Лети илүү ихээр гэртээ болохыг хүснэ. Даанч очиж утсан газар нь гай болж гүнжийн ордонтой их ойрхон ус дамжуулах сувг байж таардаг. Энд баатрууд бэлтгэлээ идэм байл да. Цааш явахын тулд тэд чулуунд дэлгүүр цуглуулах ёстой. Гэхдээ нэгийг өргөцсөн биш таазан доошоо шахагтаад эхэлдэг за. За ингээл өгтийн байж гэтэл ашгүй ангахаа маань нууцсан болжээ. Нууц замын эцэст дээш хөтлсөн шатж байна. Харин дээш хэврээд оцсон газар нь хааны ордон байвал яах вэ? Гүнжч бүр уурлаад бөөнсөр өг нь гэрээсээ цогтсон байгаа штэ. Нэрэл хөтлөхгүй цэргүүд Летиг харж хаан Летиг охиныг нь барьцаалжлаа гэж бодож эхэлдэг. Юутай ч ихэндээ манай хэд дотор байгаа цэргүүдийг ангаагагийн ачаар хөөж гаргана. Ордон руу угаасаа цар ухаан замаар л орд юм байл та. Энэ назар цэргүүдийн хөдөлгөөнийг удаашруулж манай хэд өөрсдөө бүрэн хамгаалж чаддаг. Гэсэн ч цэргүүд огт тухарсангүй. Хааны охиноо гэх сэтгэл үнэхээр л их байлаа. Эцэст нь Лети өөрөө зан болж байгаад хааныг гүнжин байгаа өрөөлөө дагуулж чадна. Энэ л үед хаан гүнж хоёр учраа олжээ. Үүний дараа хаан Лети Диария хоёроос уушлалтгүйгээд Летид нэг шид тоос өгдөг. Нисэгдэх тоос юм байна. Ингэснээр манай Лети амьдралдаа анх удаа нисэж чадандаа. Саний явдал харин Летид нэгэн зүйлийг бодолжээ. Магадгүй аав нь Летид санаа зовсондоо бие дагаасаа гэж бодсондоо л хөөсөн байх гэж. Тэр одоо ч аавыгаа нисэж байх үед анх удаа нуруунд дээрэн сууж байсан үе санаж байна. Лети Диариягаас энэ дэлхийд сонирхолтой юм аа те гэж асуулаа. Харин Диария ягаад ч юм чангаар нэгээд тийм шүү. Чи одоо л мэдж байгаа мó гэж хариулдаг. Саяны асуулт бол Диариагийн өөрийнх нь олон жилийн өмнө харлуугаас асууж байсан асуулт үлээ. Цаг хугацаа гэж. Харин энэ бол нийслэл хотод үеэс үед тамцсан үлгэрийн төгсгөл. Үүнд нь улаан лөө гүнжийг холгаалсан ч гоо сайхнаас нь болоод сэтгэл алдарч энэ хотлоо дахин дайрахгүй хэмээн явсан гэж өгүүлсэн байдаг. Ийхүү аним маань дуусч байна. Лети маань одоо ч гэрээ олоогүй хэвээр. Гэхдээ тэр нэг л өдөр Диариагийн ачаар харлуутай адил өөрт тохирсон амар тайван гэрээ олох нь гарцаагүй. Ингээд дараагийн бичлэг хүртэл бай бай.